Эрдэнэ төлдөр төрийн өмчит үйлдвэрийн газрын оёлын цех нь үйлдвэрийн нийт ажилтан ажилтнуудын ажлын тусгай зориултын хувцас, үйлдвэр шаардлагатай оёмл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилгоор анх 1991 оны 1-р сард Эрдэнэ төлдөр хязгаарлагдмал хариуцлагатай компани оёлын цех болон байгуулагдсан. Анх оёлын цех нь 39 ажилтнтай, үйлдвэрийн цэцэрлэгүүдэд ашиглагдаж байсан оёлын машины тусламжтайгаар анхны үйлдвэрлэлээ эхэлсэн түүхтэй. Эрдэнэ төлдөр төрийн өмчит үйлдвэрийн газрын оёлын цех нь үйлдвэрийн нийт ажилтан ажилтнуудын ажлын тусгай зориултын хувцас, үйлдвэрт шаардлагатай оёмл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилгоор анх 1991 оны 1-р сард Эрдэнэ төлдөр хязгаарлагдмал хариуцлагатай компани оёлын цех болон байгуулагдсан. Анх оёлын цех нь 39 ажилтнтай, үйлдвэрийн цэцэрлэгүүдэд ашиглагдаж байсан оёлын машины тусламжтайгаар анхны үйлдвэрлэлээ эхэлсэн түүхтэй. Байгуулагдсан жилдээ техникийн хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмжөө шинжилэн үйлдвэрлэлээ өргөжүүлэн 90 гаруй ажлагчтай болон өргөжин тэлж 2 ээлжээр ажиллаж 20 гаруй нэр төрлийн 240 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв. 1994 онд мөн өргөтгөл шинжилгээний хүрээнд Чех улсаас тусгай зориултын тоног төхөөрөмж, даавуу материал татаж, иргэдийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг оёх тасагнын ажиллаж эхэлснээр үйлдвэрлэлээ өргөжүүлсэн. Улмаар 1999 оноос үйлдвэрийн нийт ажилтнуудын тоолон хөдөлмөрийн аюулгүй эдлийн хувцсны хугацааны өөрчлөлтөөс хамаарч 60 гаруй ажлагчтайгаар нэг ээлжээр бие даасан аж ахуйн тооцоотой ажиллаж эхэлсэн. 2006 оны 10 дугаар сараас эхлэн үйлдвэрийн харьяа эрд сулж хязгаарлагдмал хариуцлагатай компани болон ажилласан. Эрдэнэ төлдөр төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А680 дугаар тушаалаар Эрдэнэ төлдөр төрийн өмчит үйлдвэрийн газрын эрд сулж компанийг татан буулгаж, үйлдвэрийн оёлын цехийн бүтцээр нийт 130 ажилтнтай ажиллаж байна. Эрдэнэ төлдөр төрийн өмчит үйлдвэрийн газрын оёлын цех болсноор зорилтоо шинжилэн ажиллаж байна. 2017 оны 1-р сарын 25-наас Монгол улсын уул уурхайн хагас боловсруулсан бүтээгдэхүүн болох баяжмал савлаж аж даацын уудны зах зээлд баяжмал ачиж савлах уутыг оёх хэсгийг байгуулж, бүгд найрамд хятадд улсын GB6 1 маркийн даацын уут оёх зориултын машин 50, бага хувирын пресслэгч тоног төхөөрөмжтэйгээр ажиллаж байна. Оёлын цех нь 2020 оны эхний хагас жилд 3 тэрбум 287 сая 633 мянган төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүнээс 944 сая 485 мянган төгрөгийн ажлын хувцас, 2 тэрбум 343 сая 148.5 мянган төгрөгийн баяжмал ачиж савлах ууд тус үйлдвэрлээд байна. Ажлын хувцсны үйлдвэрлэл, баяжмал ачиж савлах уудны үйлдвэрлэл бүх төрлийн 30 гаруй оёмл бүтээгдэхүүнийг оёж нийлүүлэхэд чиглэн ажиллаж байна. Монгол улсад эрчимтэй хөгжиж буй уул уурхайн болон бусад салбарын ажилчдын хөдөлмөр хамгааллын хувьцыг байгаль орчны цаг уурын эрсдэс уур амьсгал болон улирлын чанартай гадаа үйлдвэрлэл явуулдаг зэрэг зохицуулан, үйлчлүүлэгчдийн ажлын байранд нь хүрч үйлчлүүлэгч тус бүрийн биеийн хэмжээс болон ажлын байрны онцлог хэрэгцээнд нийцүүлэн дотоодын үйлдвэрүүдийн үндсэн түүхий дулах мэхий, илэг, тусгай зориултын програм, боловсруулалт бүхий даавуу, бусад материал ашиглан оёлын үйлдвэрлэл явуулах, технологийн уян хатан нөхцөл тохируулан дотоодын зах зээлд оёж нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Бид шинэ санаачлагыг хөгжүүлж, шинэлэг арга барилаар үн цэнийг бий болгон мэргэжил бүрт хүрч үйлчлэнэ гэсэн зорилго тавин ажилдаг.